Америкийн кантри хөгжмийн хатан хаан хэмээн өргөмжлөгддөг алдарт дуучин ая зохиогч Долли Партон 80 наснда таалал төгссөнийг түүний гэр бүлийнхэн албан ёсоор мэдээллээ. Хагас 100 жилийн турш уран бүтээлээ туурвж өвөрмөц дүр төрх чинстгэлийн үгтэй дуунуудаараа дэлхийд даяар сая шүтэн бишрэгчтэй болсон тэрээр Теннесси мужид гэртээ нас орсон байна. За үхлийн шалтгааныг тодорхой мэдээлээгүй ч сүүлийн үед хор тавдартай тэмцэж байсан талаар түүний төлөөлөгчд People's сэтгүүлд дурдсан байна. Долли Партон ядуу гэр бүл төрж өссөн хэдий ч өөрийн нүрийг хөдөлмөр авяас бэлгээрээ дэлхийн хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг болж чадсан юм. Тэрээр амьдралынхаа туршид 3000 гаруй дуу зохиож Coat of Many Colors, Jolene болон хожим Whitney Houston-ы дууснаар дэлхийд дахин төгсөн I Will Always Love You зэрэг олон 10 хит дуунуудаараа 100 сая гаруй пянз борлуулж байжээ. Мөн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй Грэмми шагналыг 11 удаа, тэр дундаа насан туршийн амжилтын шагналыг хүртэж 2022 онд рок-н-роллын алдрын танхимд хүндэтгэлтэйгээр залгагдсан байна. Уран бүтээлээс гадна Долли Партон өгөөмөр нинжин сэтгэлээрээ олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн байлаа. Коронавирус цар тахлын үед тэрээр Vanderbilt их сургуулийн вакцины судалгаанд $1 сая хандуулж, Moderna вакцины бүтээх үйл явцад томоохон дэмжлэг үзүүлж байв. Мөн Америк, Канада, Их Британи, Австрали зэрэг орнуудын сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд цагаан толгой заах хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрсөн нутгийнхаа ахлах сургуулийн сурагчдад тэтгэлэг олгох зэргээр боловсролын спорт ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Түүнийг таалт өгсөн мэдээ дэлхийн нийтийг зочроож, нэр хүндтэй улс төрч, уран бүтээлчид гүн эмгэнэл илэрхийлсээр байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг дурсан санах зорилгоор 1-7 хоногийн турш улс орон даяар төрийн далбаг хагас бүхэлдэх шийдвэр гаргасан мэдэгдэж, түүнтэй адил хүн урд өмнө байгаагүй, цаасч байхгүй хэмээн онцолжээ. Түүнчлэн Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон түүний хийж бүтээсэн бүх сайн үйлсийг дурсан агуу том зүрх сэтгэлийг нь үргэлж үгүйлэн санах болон хэмээн цахим хуудасаараа дамжуулан илэрхийллээ. Урлагийн салбарын алдарт нууч мөн адил эмгэнэл илэрхийлж байна. Нэрт жүжигчин Джейн Фонда түүнийг хүн бүрийн амьдрал зүрх сэтгэлд үрд мөнхөрж өгсөн гайхалтай нэгэн байсныг дурсан бол The Rolling Stones хамтлагийн дуучин Mick Jagger түүнийг олон хүмүүсийг нэгтгэж чаддаг гайхалтай уран бүтээлч байсныг онцлолоо. Мөн Долли Партны үүсгэн байгуулсан Теннесси мужид Dollywood цэцэрлэг түрээхэн амьдрал үргэлжлэх ёстой гэсэн түүний хүсэлтийг хүндэтгэн лав гарагт хэвэн ажиллагаар болсон байна.